Дэлхийн өрхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. За Монгол улсад 1300 гаруй өрхийн эмч ажилладаг. Үүний нэгэн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 11-р хорооны өрхийн эмч Отгон Бямбэг НТV-ийн мэдээ онцолж байна. Тэрээр өрхийн эмчээр 4 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Хувийн эмнэлэгтэй болох мөрөөдөлтөй түүний хувьд бүх зүйлийг эхнээс нь сурч мэдэх зорилгоор ийхүү өрхийн эмнэлгээс гараагаа эхэлжээ. Өрхийн эмч хорооны иргэдтэйгээ нэгэн гэр бүл шиг ойр дотно байдгийг тэрээр онцолжлаа. Ер нь бол анх ороод хэцүү санагдсан шүү дээ. Програмаас хэсэлээл эм бичээл гаргах те. Тэр чинь бас 6 оронтой код өгдөг байхгүй юу? Тэрэн дээр буруу зураг бичих ч юм уу, дараагийн хүн нөгөө хаалганы цаана орж ирэх гээд байх ч юм уу. Эсвэл нөгөө бас хэцүү үе байдаг. Гэхдээ гайгүй олон жил туршид ингээ яваад ирэхээр хуумаа таньдаг болоод хүнээ таньдаг болоод ирэхээр гайгүй болчихдог. Өрхийн эмнэлэг бол ер нь бол яг энэ өрөөнд үзэхээс гадна гэрт нь очдог. Хэвтрийн ахмад байхан бол асрахаас ихсүүлээ тий. Хинтэйгээ амьдарж гэн хүүхдүүд нь ингээ зөвлгөөхөөс асрах одоо хэвтрийн ахмадын холгоол цоролтоос ихсүүлээд зөвлгөөгөө тавьдаг. Очиж үздэг. Дээр нь тэднийг асаргаанд оруулна. Гэх мэтлэн яг ахмадаа бүрийн хянаад явна. А няраага болохоор төршингүүт нь бид нар гэрээр очиж иргэдэг. Сардаа 4 удаа иргэдэг. Тийм. Тэгээд анхан төрөгчөндөө бас зөвлгөө өгнө, хөхүүлгээс ихсүүлэл. Тэг айгүй ойрхон байдаг. Гэр бүлийн эмч болчдөг ерөнхийдөө. Ер нь бол хүмүүс туслах, эмчлэх, хүнд сэтгэл гаргах айгүй хамгийн чухал гоё байдаг. Отгон Бямбэг олон зүйл чаддаг байх биш харин нэг зүйлээ төгс эзэмшдэг байхыг ирмэлцдэг. Иймээс өрхийн эмнэлэгтээ олон жил ажиллан туршлага хуримтлуулахыг зорддог байна. Өрхийн эмнэлгийн эмч нарийн мэргэжлийн эмчээс ялгаатай. Тэд дотор хүүхэд насанд хүрэхчэд чих хамар хоолой гэд бүхий л өвчнийг үздэг. Үүнийхээ хэрээр маш их зүйл сурч авчээ. Мөн тэрээр ажлынхаа хажуугаар захимаар магистрт сурч байгаагаа хуваалцлаа. 3 оноо л өрөөсөө би ажилд орсон байхгүй юу? Сургуультай үлдэж ирсэн. Тэгэл ажилд орох болсноо л дуулгасан гэж очиод ер нь бол бүх л цаг хугацааг надад зарцуулсан. Жилийн 3 сая төгрөгнөөс сургуулийн төлбөртөөс манах. Тэгээ 20 дугаар курсээсээ тэтгэлэг гэж авдаг байсан. 3.9-4 хүртэл голчтой олж үзээд 70% тэтгэлэг 2 саяын би сургуулийн төлбөр нөгөө тэтгэлгээрээ дүгээд холбоо байдаг гэсэн байхгүй. Тэрний тэтгэлэгт хамрагддаг гэсэн. Тэгээ оюутнууд 100 нөгөө нэг юу гэдэг сайн дурын ажил хийдэг. Хүүхдүүд нөө хичээл сурахад нь туслан зуны тусланд очиод бас туслагддаг гэсэн. Тэгээд ерөн сургуулийн төлбөртөө жоохон нэмэртэй болоод ээжтэйг хамжаад тэгээд төгсөндөө маш их баяртайгаа. Ээжид бас эмч басандаа бас баяртайгаа. Тэгээд ер нь хичээгээл явдаг. Ер нь төгсөрөхгүй шүү дээ хүн. Хичээгээл явбал. Ээжтэй юу? Ээжтэй өшөө сайн явахыг л харуул. Эрүүл байх нь чухал. Өөр хүүхэд нь ээжтэй эрүүл байх л чухал. Тийм болохоор эрүүл инх бүрэн бүтэн сайхан явахыг л хичээж байгаа. Ээж хачиг ер нь хариулна гэж бодож байгаа. Эрүүл байлгаж хариулна. Өрхийн эмчийн гол үүрэг нь урьдчилан сэргийлэх. Иймээс Отгон Бямбэгийн хувьд нэг хүнийгч болтгой зовир нь хүндрхээс өмнө эмчлэхийг хичээдэг байна. Гэвч иргэдийн хайнга хинэггүй зан нь хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэдгийг хэлж байлаа. Мөн Отгон Бямбэгийн ажлын цаг өглөө 8-аас эхэлж орой 6 цаг хүртэл үргэлжилдэг. Ажлын ачаал их байдаг учраас заримдаа өдрийн цагаа уугч заваалцдаггүй байна. Гэвч үзүүлж байгаа иргэд ажлын хамт олонных нь халуун дулаан уур амьсгал түүнд урагшлах хүч болдог байна.